Машинаас жаруулсэлцээ намун хосцэг болоо нахны оргона гэж юу болсон бэ гэхээр яг тэр дэвжээ бэлтгэхэд тэр нэг урлагийн тоглолттой байхгүй. Тэгээ урлагийн тоглолт нь бас тодорхой үзэл санаа илэрхийлэх хэрэгтэй гэдэг. За юу хийх вэ гэдэлээ гэдэг. Тэгээ тэр чинь хүний эрэхтэй холбоотой бас нэг тийм юм хөндөх хэрэгтэй гэдэг. Тэгээд ингээд ярилцаад оюутнууд цуглаад биднэрт болохоор нөгөө тэр хоёр одон чимээ өрч нэг жүжигчд учраас нэг яаж өөртөө нэг жүжиглэх үү тэр чинь аск бас нэг тийм юм болж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр ингээд тусалцаа үзүүлээд ингээд суужсэн. Тэгээд учиртай гурван толгой гэхдээ орчин үеийн дуугаар илэрхийлвэл яах вэ гэсэн чинь онон байлгүй да. Тэгэхэд бас л ингээд нөгөө урлагийн нэг тийм нэг юу байсан юм шиг ба. Юу гэсэн үг учиртай гурван толгой бол энэ урлагийн ингээд огт те одоо бараг тэр агуу хамгийн дээд тийм зүйл ийм зүйлийг марцганж болохгүй. Ийм зүйлийг ингэж орчин үеийн дуутай холбож ингэж болохгүй. Энэ бол бас урлагт эдик гэж байх хэрэгтэй гэсэн нэг тийм утгатай юм хэлэхгүй. Юу яриад хүмүүс ингээд янз бүрийн санааг хувиргаад хамгийн гол нь үзэл санаагаа илэрхийлээд те эн чинь дормж утгаар байна шүү дээ. Бас нэг санаагаа илэрхийлэх хэлбэрүүд шүү дээ. Тэгээд ийм юм хийж болно шүү дээ. Та чинь болохгүй л болов гэж заах. Тэгээд биднээс бичүүлсэн л те дуугаа бичүүлээд тэгсэн чинь нөгөө хоёр чинь ингээд нүдэн насаад хөө. Тэгээд тэр бол үнэхээр тэр хоёрын үед бас аюу том тесрэлт болсон баг. Тэгээд тэндээс төшөглөөд яг биднээс хийсэн учиртад 3-7 бол тэдний хийснийг бас гүйцэхгүй л дээ арай гүйцэхгүй шүү дээ. Тэр чинь оюутнууд өөрсдөө хийж байгаа дууны сонголт эдгээр ерөнхийдөө бас зарим зүйл дээр алдаа унаа байгаа. Гэтэ тэрийг бол үнэхээр бас одоо бүр олон нийтэд хүргэж байгаа тэр урлаг талаас нь бол тэр хэд бол үнэхээр гайхалтай сайхан хийсэн л дээ. Тэнд ч бас аюу хөөрхөн олон зүйлүүд гарсан. Тэр дэвжээч бас их сургуулиудын дунд бол маш их хүчтэй өрсөлдөөнийг бий болгосон. Оюутнууд тэрүүгээр ч ингээд тэр үуч ингээд амьсгалж ял л шүү дээ. Их сонирхолтой. Тэгээ тэрийг амжилттай зохион байгуулж өдөрцснаар гээд цагаас өмнө би ч нэг дагалдан багш болчоод цагаас өмнө багш болж илээ шүү дээ. Багш болох эрхээ авч ирсэн. Тий. Би сандгийн яг эрх зүй гэдээ бас яг тухайн үед ерөнхийдөө шин тойл сэтгүүлээс бид нэг жоохон тийм арчлал хүний эрх тэгшэрхийн тухай үзэл санаануудыг авч илэн шүү дээ тухайн үед. Өөр одоо тийм яг мэрэгжлийн орчин үеийн чиг хандлагын талаарх бас тийм мэрэгжлийн сэтгүүлтэй ерөөс байгаагүй. Үзэл бодлоо бас сайн авах ойлголт байгаагүй. Би одоо сандгийн Лүндэн дээр жогш арчлал гэж юу гэсэн нэг Сибирийн тариачдын нэг онгой яриад Сибирийн тариач дэлхийн автгаа юу бөөрийнхөө юу гэж маргаж байгаа л ер нь арчлал гэж нэг төгс юм байна. Олонхороо шийдчихээ гэж санал ураасан ч дэлхийн автгаа гэдэг санал ураачдаг тухай ярьжсэн. Ерөнхийдөө нэг тийм төвшний л одоо нэг тийм ойлголттойгоор тухайн одоо юмнууд ханддаг байсан. Тэгээд яг тэр үед бол бас эрх зүйгээ сэтгүүлийг яг өөрөө эрхлээд утгаар гаргаж ирсэн. Анх яагаад гаргасан? Хэр амжилтанд хүрсэн? Оюутан байхад яг өөрөнтэй нэрснээр бидний шин төлөөс мэдээлэл авдаг байсан. Дээшгээс төр эрх зүйгээ сэтгүүл гаргадаг байсан. Төр эрх зүйгээс дамжуулсан мэдээлэл авдаг. Арай шинэлэг мэдээлэл. Бос нь бол бас хэцүү шттэ. Тэгээд нөгөө оюутан байхдаа эрдэм шинжилгээний хуралд 1-р курсээс эхлээ ороод ингээ янз бүрийн бичээд бичсэн зүйлээ бас энэ тэнд ингээ хүмүүс уншуулаад зарим нь ингээ хүмүүс таалагдаад тэгээд бас төр эрх зүй сэтгүүл дээр бас 1-2 юм хэвлэгдэж гарч ирсэн байна. 2-р курс, 3-р курстэй энэ төр болсон баха. Тэгээд ийм судалгааны материал хэвлэдэг сэтгүүл гэдэг бол энэ хилцүүлэг өрнөлөх маш сайн энэ дэр юм байна гэж бодож байсан. Тэгээд өндөө санаачлал гараад энэ сургууль болгонд нэг сэтгүүл гэдэг юм байна лээ. Монгол Улсын их сургууль, хуулийн сургууль өөрөө нэг сэтгүүлтэй болох хэрэгтэй. Ингээ эрх зүй сэтгүүл гаргая гэдэг. Тэгээд эрх зүй сэтгүүл гаргая гэдэг намайг тэр эрх зүй сэтгүүлийн одоо нарийн бичиг болгоод тэгээд чи энийг гарга гэд. Би хүмүүс рүү явж ингээд хэвлүүлэх юм байна уу? Та сүүлд хийсэн судалгаа нөгөө цуглуулж авдаг. Тэр бас намайг маш их хөгжүүлсэн. Би тухайн үед Монголд арай л тэргүүлэх гэж бодож байгаа өөрийгөө тэгж тодорхойлж итгэдэг тэр хүмүүсийн тухайн цаг үеийн үнэлжсэн маш олон материалыг нэг сэтгүүл дээр тавих гэж авдаг, уншдаг. Тэгээ сүүлд рүүгээ редакторлдаг өдр болсон юмсан шүү дээ. Одоо эргээ харахад бас үнэхээр өрөвдөлттэй л дээ. Гэтэ яг тэгээд маш олон материалуудыг аваад тэгээ тэр чинь бүгдийг өөрөө шивж оруулдаг. Хүмүүс чинь бол тухайн үе чинь компьютер чинь баг хоор байсан. Файл дээр юм зөөж мэдэхгүй. Тэгээд бичгийн машин дээр эсвэл гараараа бичсэн юмнуудыг авчирж өгдөг. Тэгээд би компьютер дээр бүгднийг шивдэг. Шивж байхдаа тэр чинь зүгээр хэд дахин уншсан юм шиг болж байгаа шүү дээ. Тэгээд баг өөрөө бичсэн юм шиг болно тэр чинь.
Тэгээд манад хаан сайдлын сангаас их сурвалж хуулийн сурвалжид бэлгэлсэн нэг дупло гэдэг нэг жижиг хэвлэлийн машин байсан. Тэрэн дээрээ хэвлэн цаасыг хөдөлж авч байгаа хэвлээд тэгээ өөртөө оюутнуудаа зөвлөж аваад холиод тэр чих баг редакцийн хийн хэвлэх үйлдвэрийн ажилуулна. Тэгээд борлуулалтын хариуцдаг. Би одоо бараг л бүх ажлыг хийсэн л дээ. Тэр сэтгүүлийг хийж явах явцдаа би маш их олон юмд суралцсан. Шинжилгээний хар ажлуудыг бол үнэхээр сайн хийдэг болсон. Хэвлэл гэд юу байдгийг мэдэрсэн, олон хүнтэй харилцсан, танилын үрэ гэдэг шиг те. Маш олон нөгөө энэ салбар дотор явж байгаа хүмүүсийг одоо таньж мэддэг болсон. Тэр сэтгүүл бол миний амьдралыг тэр дундаа яг энэ судлаач, энэ хуулийн салбарт ажиллаж байгаа энэ үд хаалгыг бол маш томор сайн нээж өгсөн л дээ. Зураг 10 жил тогтоо зураг зурдаг тэр чиглэлээр мэрэгжил эзэмшнэ гэж бас явж байсан учраас надад ямар нэгэн байдлаар тэр гарын дүү байсан. Гэтэ тэрийг компьютер дээр оруулна гэдэг чинь бас надад аюу сонирхолтой байл. Яг гэвэл нэг нөгөөл би 10 жил намайг 10 жил төгсөхөд компьютер гэдэг бол байгаагүй шүү дээ. Их сургуульд орж ирээд суухад нэг ямар 56 ч хүлээд нэг өнгөт биш шар хараар гардаг нэг тийм 2 3 4 56 л гэж явж байсан. Тийм компьютертэй Word байхгүйсэн байсан юм шүү дээ. Тэгээд MS DOS гэж байна. Би бол өөрөө урлагийн бол маш сайн хэрэглэж. Одоохондоо өөрөө бол зураг хараханд зурх байна. Гэхдээ хожим өөртөө зав илүү гаргадаг болсон цагтаа бол би бол зураг зурна гэсэн бодолтой байгаа. Илүү орчин үеийн урлагууд руу татагддаг болсон байна. Нэг инсталляц орцсон тийм баримл зураг янз бүрийн холилдсон тийм урлагийн бүтээл үзэх илүү сонирхолтой болсон байна өөрөө. Contemporary art-д илүү татагддаг болчих. Нөгөөдөөгөр бас ингээд video art гэдэг орчин үеийн тэр төрлөө урлагт бас илүү сонирхолтой. Зүгээр нэг зурсан зураг харахаас илүүтэйгээр бас өвөрмөц шийдэлтэй бичлэгүүдийг үзэхтэй тийм сонирхолтой болсон байна. Монголчууд биднээс бүх юмыг хамж ярих чадвартай. Гэхдээ яг төвлөрөөд гүнзгийрээд ярихаар юу ч ярьж чадахгүй. Мэршиг. Гүргүзар сайтай. Гэхдээ мэрэгжилтэн байхгүй. Энийг л биднээс засах хэрэгтэй шиг санагдав. Би ч гэсэн өөртөө тавьж ясны том шаардлага бол тэр л дээ. Би бол хуульч. Тэрэнд үндсэн хуулиар мэрших хэрэгтэй. Энэ чиглэлийн мэдлэг дээрээ би Монголд нэг номерын баймаар байна гэдэг тийм нэг оюутны ахуйн амбиц байлаа шүү дээ. Тэр амбицийн төлөө хөдөлмөрлсөн, тэр амбицийн төлөө явлаа. Гэхдээ энэ нь өөрөө өсгөл байгаа байхгүй. Тэгэхээр монголчууд бас ийм амбицуудтай л байх хэрэгтэй. Одоо бол та яг хуульч хүмүүсийн тэр амбицийн оргилд хүрсэн байна шүү дээ. Хууль зүйн сайд. Одоо яг хууль зүйн сайд болсны дараа эргээд энэ одоо бас өндөрлөгөөс эргээ харахад 5 жилийн өмнөх ч юм уу 10 жилийн өмнөх нөгөө яг хуульч болох гэжсэн эсвэл яг сая явж байсан судалж байсан тэр тэмүүжин адилхан байна уу эсвэл бас нэг өөр тийм уртсан хуцаар хэмжиж чадахгүй бүр өнөөдрийн тэмүүжин өчигдрийнхээс ч бас зарим зүйлээр өөрчлөгдөн. Гэхдээ гол нь юу өөрчлөгдөхгүй байх хэвээр юу өөрчлөгдөх хэвээр гэдгийг сайн ялгаж харах хэрэгтэй. Зарчим, ёс зүй энийг хийнэ гэдэг зорилгууд бол аль болох доктортой байх хэрэгтэй. Түүнд өөрөх арга, мэдлэг, туршлага байнга өөрчлөгдөж байгаа. Зарим зорилго буруу байхыг үгүйсэхгүй. Алдаа байгаа бол алдаагаа засах чадвартай байх хэрэгтэй. Хүн алдаагаа хүлээн зөвшөөрөхс ичиж болохгүй. Үнэхээр алдаа байна. Тэгвэл энэ тийм би алдсан, энэ дээр бол алдсан. Гэхдээ би энэ алдаан дээр сурмж аваад энийг инглээ гэж. Гэхдээ өөртөө байгаа боломж цаг дээр л тэрийг хийж явах. Тэгсэн чинь одоо дахиад надад цаг өгч би тэгвэл хийчмээр байна гэж гоншгондох ерөөсөө хэрэггүй. Тийм учраас өнгөрснөрөө хараад өөрчлөлтөө бол мэдэрч явах хэрэгтэй. Жижигхэн өөрчлөлтийг ч гэсэн өөрөө нөгөө өөрийгөө хурцлах хэрэгсэл болгож тэ явж явах хэрэгтэй. Тэгвэл таны хувьд яг ямар ч цаг хугацаанд зүгээр өөртөө яг нэг ихтгэл өнөмшил болгоод нэг баримталж яадаг үгч гэдэг юм уу? Тийм одоо гэхээс илүүтэйгээр тийм нэг зашим хандлагын юм байна л да.
шинжилгээноос олдож болохгүй гэдэгтэй л хамгийн их хатуу бөгөөд дотроо тээж явж байгаа нэг юм ба. Эрх мэдэлтэй байж болно, олон хүн таалагдж болно. Та өөрөө бүгдийг мэддэг юм шиг санагдаж болно. Гэхдээ тэр бол цаг зур юм. Улс төр танд яг ийм боломж олгож байна. Яг хөндөрүүлэх гэдэг нь. Ер нь бол гэхдээ бас энэ чинь чи өөрөө сонгоно шүү дээ. Чиний өөрөө чинь сэтгэлийн хат энэ оюун ухаанчлал шийдэн шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухаан, арга зүй, бодит мэдлэг асуудлыг яаж харж байна. Тэр цонхоор л салж болохгүй. Тэр цонхноосоо салах юм бол чиний урд дөр хөшгөө таагдаж эхэлнэ. Хувийн амбиц, намын эрх ашиг, юу гэдэг ингээ олон төрлийн юм. Энэ хөшгүүдийн цаанаас чи бодит олж харна гэдэг бол зовлонтой шүү дээ. Энэ хөшгүүдийг нээж өгөхөд тусалдаг ганц зүйл чинь энэ. Тийм учраас зөвхөн бусад хүмүүсийнхээс миний хамгийн давуу тал гэж харж байгаа зүйл бол би улс төрд орохоос өмнө шинжлэх ухаанаар илүү оролдож, түүнд ойр байж тэрний арга зүйгээр маш олон судалгаа хийх гэж оролдож байсан. Энэ зүйл маань бол надад тэр бодиттой зөв арга зүйтэй логиктой мэдлэгд итгэл үнэмшил өгдөг, хүч чадал өгдөг тийм зүйлийг надад суулгасан байна даа гэж хувьдаа би боддгийн. Тэрийг алдах юм бол шүүмжлээд байгаа, өөрчлөлт гээд хүсэж байгаа тэр хүмүүс бол энэ нөхцөл байдалтайгаа зөвхөн л дотор нь орж живчихнэ. За нэг асуудал бол энэ. Хоёрт нь багшлах явцдаа олж авсан нэг зүйл бол болж игэл боловсрлоор мэдлэгээр асуудлаа шийдэх бол зөв шүү гэдэг нэг юм хандлага. Тайлбарлалах хэрэгтэй. Хүмүүс залхаж болно. Зарим нь наадахаа яасан олон дахин хилдгийг гэж магадгүй хэлж магадгүй. Гэхдээ тайлбарлалах хэрэгтэй. Тайлбарлахгүй хүч хэрэгснээс хавьгүй илүү ийм штэ гэж ухуулан таниулах байдлаар асуудлаа шийдэх гэдэг бол урт хугацаанд хөгжил дэвшил авчрах гол арга л гэж би хувьдаа харддаг. Гурав дахь зүйл нь бол мэдээж хуульчин чанар л байх л та. Болж игэл чиний энэ хийж байгаа зүйл шинжлэх ухааныхаа тань мэдхүйнх судалгааныхаа үр дүнгээр зөв гэж ойлгохдоц бодлого байх хэрэгтэй байсаа гадна нөгөө шударгаас гэж хэлж болох тий тэр жамсны юм гэж ярьж болох хувийн эрхчлөөтэй зөрчилдөхгүй байх гэж хэлж болох тэр үнд зүйлүүд рүүгээ л төхөж очих хэрэгтэй шүү. Кантын философийн гол зарчим шүү. Дараа нь чи харамсахгүйгээр нийтлэг тэр үндслэл рүүгээ ойртуулж шийдвэр гаргаж явах хэрэгтэй шүү гэдэг зарчим шүү. Тэгээд энийг бас дотор байнга боддог. Шийдвэр гаргах заримдаа маш тэр дэндээ хуулийн ажил хэцүү л дээ. Манай Нарангэр багшийн хэлсэн нэг үг байдیں۔ Заримдаа өөрөө энэ зарчмаас мань хүн бас их хол явна л та. Гэхдээ бол бидэнд үнэхээр бас сэр хэл хэлж ирсэн үг. Нараа багшийн гэртээ байжсэн чинь аавынх нь одоо нэг холынх нь хамаатны хүн ааваас нь юм гуйсан юм шиг байгаа. Хүүхэд нь нэг хэрэг төвт холбогдоод тэрнтэй холбоотой асуудлыг шийдээд өгөөч гэдэг. Тэгээд аав нь шийдэж өгсөнгүй л дээ. Тэгээ хаалгын тогшоод онгоолгоод өгсөн чинь орж ирэл алгадсан гэсэн. Их л хүчтэй алгадаад тэгээд л одоо чи миний дүү те ахын төлөө юм хийж чадахгүй бол энэ төр гэл нэг тийм л үг хэлж л тэгтэн нараа багш аав сод тосронго хэлсэн гинлээ. Юу гэж хэлсэн бэ гэхээр би таны хүүг одоо хууль зөрчиж хэрэгээс ялалснаас танд алгадуулаад сууж ясна надад 50-гүй илүү амар байна гэж. Нөгөөтэйгөр бас энэ бол үнэхээр хуульч гэдэг мэргэжлийн хамгийн том зовлондоо гэж. Энийг л ашиг сонирхын зөрчил, энийг л авилга гэж байгаа шүү дээ. Инээс ангид байх бас сэтгэлийн хат гэдэг юм уу. Заримдаа энэ хүүтэй харагдана. Бусад хүмүүсийн хувьд яасан багшигаа чи ингэж байгаа юм уу? Чи найзтай ганцхан тусалчаад яадгийг. Үгүй хамаатан саднаа өргөдгөө хүн бусдад яаж тусалдаг ч гэдэг юм уу? Ийм үгүүдийг сонсно. Гэхдээ энэ өөрөө манай мэргэжлийн биднээс шаардж байгаа л зарчим. Тэгээ ийм зарчмуудаас бас холдчихгүй байх юмсан гэж бас нэлээд л хичээнгүйлэн боддог. Одоо би зүгээр ингэж бодох. Одоо улс төр одоо түрүүний хэлсээр чиний гоё цэцэн мэрэгүү өгөө шүү дээ. Одоо жишээ нь эрхийг сурахаар бэрхийг сур гэдэг чинь бол эрхчлөөний тухай ойлголт биш шүү дээ. Зүгээр эрх таних юу ч хийхгүй те нэлэх нэлтраа байхын оронд та сорилт бэршээл ингэж сөрж явах юм бол илүү амьдрах чадвартай болно л гэдэг орчин утгачлал тайлбарлал тийм л зүйл шүү дээ. Одоо эвч шаазгаа бууг барина гэж байна. Тэгээд дэм дэрэндээ дээс ирчэнтэй. Одоо эн чинь бол
нөгөө биднээсийн хуучин социализм үе коммунал гэж ярьдаг хамтаж үзлээс өөр ойлголт. Энэ бол солидарность те. Энэ бол одоо элдэн нийтрхийлэх ойлголт. Тэгснээс биш бүгдээр адилхан сэтгэл бүгдээр адилхан хайрцагын дотор тэгээд хэн нэгэн захирагч дарга захирагдаа суух тухай биш. Ижил ирэх шиг ижил үзэл болтой хүмүүсээрээ клуб байгуулаад нэгдээд нам байгуулаад эсвэл юу гэдгийг ийм байдлаар хамтын зорилгоор явж болох нийгмийн тухай л ярьж байгаа шүү дээ. Тэрнээс амиа хуваа бодох шүү. Чи өөрийгөө л бодоол чи сайхан явж байвал болоо гэсэн үгийн эсрэг юм шүү. Ганцхан айл болохгүй ганцхан нөгөө төч байж болж за дахиад ингээ бүх хүнийг ингээд нэг тодорхой хамт олонд байх хэрэгтэй гэж албадаж ерөөсөө болохгүй. Зарим хүн ганцаараа явж болно. Зарим хүн 2-3-аар явж болно. Зарим хүмүүс 100-2000-аараа нийлж болно. Энэ бол нээлттэй. Энэ бол иргэний нийгэм ээ. Хамгийн гол ийм олон төрлөөрөө байгаа хүмүүс нэг өгөөсөө нэг үзий ядаад те нэг ялварлаж болохгүй. Хамтаараа нэг хөлөө зөвшөөрд амьдрах тийм шин соёл суралцсан шүү л гэж. Хуучин социализмын үед бол бүгдээрээ коммунист, бүгдээрээ одоо юу гэдгийг нэг цутгал загварт байсан бол одоо хүн болго өөрөөр л бай. Гэхдээ энэ бол коммунизмын үеэс өмнө байсан манай зүрх цэцэг яриад байна шүү дээ. Харин тийм учраас энэ зүрх цэцэн үгээ коммунизмын хамтаж үзлийнхаа зөвдөх үг болгож болохгүй гэдгийг би энд хэлэх гэж байгаа. Өмнө одоо дахиад гоё үг хэлээгүй л те хүний ирэхээр жаргахаар өөрөө ирэхээр зов. Энэ маш эрхчлөөний мэдрэмжтэй үг шүү дээ жишээ. Тийм шүү. Тэгэхээр цэцэн мэрэгүү өгүүд бол хангалттай олон байдаг. Гэхдээ цэцэн утгаа алдсан өгүүд ч байдаг. Жишээ нь юу? Им хүний ухаан богино ус урт. Юу гэсэн үг юм? Урт өстэй хүн жишээ нь ухаан богинотой байх хэрэгтэй юм. Заавал эмэгтэй юм уу? Хожгор эмэгтэй хүн байвал яах юм? Царайны сайхнаар цай сэлэхгүй гэж яг юу гэсэн үг. Тэгээ яг энэтэй адилхан жишээ нь одоо юу гэдэг одоо эмийн цогдоо ховн дээр илжигний цогдоо үнсэн дээр л хогон дээр ч л нэг тийм үг байна. Үгүй эмэгтэй хүнээс хавгүй илүү хов ярддаг эрэгтэй хүн байж л байгаа шүү дээ. Тэгэхээр биднээс зөвхөн нэмийг харах хэрэгтэй. Уламжлалаас авах юм би гэх юм би. Өөрөө либерал үзэлтэй гэж удаа сайн хэлж байна. Таны хариалагддаг ардчсан нам яг ямар үзэл баримталтай? Либерал үзэл баримталтай нам мөн үү? Нэг үгүй хэлэхэд ардчсан намын үзэл баримтлал дөрмийн өмнө байгаа үнэт зүйл дээр бол манай нам бол ерөнхийдөө баруун төвийн чиглэлийн нам. Манай нам дотор хэд хэдэн тийм үнэт зүйлийн хүрээ бүлэг байгаа. Зарим хэсэг нь консерватив маягийн үзэл санаатай. Зарим хэсэг нь илүү одоо хувийн эрх хэмжээлээр төрийн орцог бүр бага бастай гэж үздэг. Барууны чиглэлийн зарим хүмүүс тэн дотор байгаа. Зарим хүмүүс энэ нам дотор яагаад ороод ирсэн юм гэмээр бас социалист хүмүүс байгаа. Яагаад юм байгаа юм бэ гэхлээр 1990 оны энэ өөрчлөлтийн үр дүнгээр улс төр ямар нэгэн үзэл баримтлалаас хуваагдаагүй. Тэрний юу байсан? Энэ нийгмийг өөрчлөх үгүй юу? Энэ нийгмийг одоо хууч аваа явжсэн нам байгаа хэсэг нь байхгүй хэсэг байна гэдэг л тийм хуваагдлаар бий болчихсон. Тийм л улс төрийн хуваагдал байгаа. Одоо л хүмүүс энэ 20 жилийн үр дүнгийн дараа үнэт зүйл зарчим үзэл баримтлалаар хуваагддаг хэл зарын тухай соёл үүсч эхэлж байна. Одоо нэг үлэхэд одоо л үүсч эхэлж байна. Тийм учраас ардчсан нам шууд аль үзэл баримталтай гэж ярихаас илүүтэйгээр одоо биднээс хувьд өмнөх улс төрийн соёлоос өөр шинэ улс төрийн соёлтой улс төрчд гарч ирч чадахгүй гэдэг яриг ярих хэрэгтэй юм шиг санагддаг. Миний хувьд. Мэдээж зэрэг ардчсан нам дотор давуу маш олон боломж байна. Ардчсан нам дотор өөрчлөлт шинжилтийн хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн бодлого хэрэгжих улс төр орчин байж байгаа. Нэг нүгэлэхэд танаа нам бол аливаа зүйлийг өөрчлөхөөс илүүтэй доктортой хадгалж үлдэх хүсэл эрмэлзэлтэй хэсэг нь олох байдаг шүү дээ. Ардчсан нам дотор хитэрчихгүй бол өөрчлөлт хийх хүсэл эрмэлзэлтэй хэсэг нь бол намуудыг жишээлбэл би бодож байна. Ардчсан нам гэж байна те. Ер нь арчилсан бус гэж ингэж хуваагдах яг ийм шалгуур үзүүлэлт байхгүй болсон юм шүү. Яг түрүү хэлж та доторх хүмүүсээр би бол нэг зүйл дээр л илүү тодорхой ярмаар санагддаг юм. Монголын улс төр хэрвээ илүү шин зарчим цэвэр бодлогын өрсөлдөөн болъё гэж бодож байгаа бол өмч хөвчлөл уул уурхайтай холбогдсон сонирхлын бүлэг бүхий улс төрийн тэр хэсгээс салах хэрэгтэй.
салж чадахгүй л аль намд байгаасаа үл шалтгаалаад энэ ингээд олон юм дээр тэг болно. Аль намд байгаас үл шалтгаалаад гэж хэлж байна. Хоёрт нь хуучин хандлага. Асуудал илүү захиргааддаг. Төрийг өөрөө нь илүү нөгөө баялаг их үүсвэр болгож ашигладаг. Тим арга барилтай төшмөд дээр суурилсан тийч зөв мөнгө олдог схем болоо орчиж штэ. Энэ байгууллаасаа салахгүйгээр бас улс төр цэвэршгүй байхгүй. За энэ хоёр ойлголт аль намд нь баг би үүсэхгүй байна. Танаа намд бол хоёр дахь нь бүр их байгаа. Би тэрийг ч бас яаж мэдэж байна. Энэ 20 жил зөнгөөрөө мэдээд байна. Үгүй ээ. Энэ 20 жил нөгөө төр дотор одоо зарим эсэл Монгол ард туйс бол намчгаа гарцсан явж байгаа. Би яг тэгвэл ингээд авилгын ч юм уу сонгон зөрчлийн ч юм уу энэ нийгмийн асуудал чинь ингээд шинжээчийг ингээд судлаа штэ. Энэ нэг 10 хэдэн жил одоо үндсэндээ 14 жил судлаа штэ. Энэ 14 жилийн явцад аль намд бид намд өнцгөөс нь харахгүй байна. Аль намаас үл шалтгаалаад энэ зүйлийг нөгөө өөрчлөгдөж байгаа нэм үнцөл рүү гэхээс илүүтэйгээр өөрийнхөө хувийн ирэх рүү орд байгаа боломжоо танил тал тэр хүрээндээ ашигладаг нэг юм бүтцүүд байна шүү дээ. Энэ бүтц юу болгоод хоёрч байгаа гэдэг учир шалтгаанд харахаар ийм л дүр зураг харагдаж байгаа юм. Төрийн их усүрийг эсвэл өмч хувьчлал уулуурхай их усүрийг зөвхөн өөрсдийнхэн одоо чинэлэг амьдрах их усүр болгож байгаа хэсэг байна. Намын нэрээр явж байгаа нэг хэсэг байна. Нутгийн нэрээр явж байгаа хэсэг байна. Тодорхой бизнес бүлгийн нэрээр явж байгаа хэсэг байна. Зүгээр хэл тод. Энийг өөрчлөхийн тулд юу хийх ёстой вэ гэхээр тэдний мөнгө, тэдний эрх мэдэл нөлөө 3-аас ангид эсвэл тэрийг давах хэмжээний олон нийтийн дэмжлэгтэй байж өөрчлөн шүү дээ. Одоо гол зовлон тэн дээр л явж байна. Бас таныг яг энийг давж бас өнөөдрийн өндөрлөгт хүрсэн болов гэж боддог байхгүй. Таныг жишээлбэл нам дотроо бол бас нэг айхтар дэмжлэгтэй бас байгаагүй шүү дээ. Үндэсний зөвлөлт хорондоо та нэг орч чадаагүй юу байсан би санаж байна. За 2008 онд анх улсын их хурлын гишүүн болоход бас хэдэн сарын дараа орж ирлээ. Яг сонгуулийн дараа бас 7 сарын дараа орж ирсэн. 7 сарын дараа бас орж ирсэн шүү дээ. Гэтэл яг энэ үйл явц одоо бас байж байна. Өнөөдөр арилаагүй байж шүү. Одоо жишээлбэл одоо сонгуул өнгөрөөд 6 сар болцсон. Мөн тангараг өргөөгүй хүмүүс байгаа даа шүү дээ. Нэг юм ингээ харалтаа. Жишээ нь Тэмүүжин ардсан нам дотор байгаагүй бол ямар байхсан бол энэ боломж нь бодит боломж байх байсан уу эсвэл мөрөөдөл байсан уу? Ингээ харъя л да. Тэгэхээр миний хувьд бол жишээ нь ардсан нам бол маш олон боломжийг бий болгосон тийм л орчин байгаа байхгүй. Тэнд өрсөлдөөд өөрөө ингээд яваад ороод ингээ үзэхэд бол гарч болж байна. Яг л ардсан нам ингээд фракц гэж хилдэг ч гэсэн нэрлэгддэг ч гэсэн тодорхой бүлгүүд байдаг. 100% муу гэх юм бол 100% бүгдээр муу болдог биш байхгүй тий. Нэг хэсэг нь намайг үзэн ядж яхад нөгөө хэсэг нь үгүй ээ. Энэ хүний бодол үзэл санаа энэ улс оронд хэрэгтэйгээд бас хамгаалаад дэмжиж явах бас бүлэг байж л байгаа байхгүй. Энүүгээр л одоо яг чөлөөтэй учраас нодин Германд явж байгаа нөгөө Бундестагт явж байгаад бас тэдний социал-демократ намын Бундестагийн гишүүнтэй бас ярилцах, хөрөлцөх боломж тавшаан гарсан байна. Тэгсэн чи тэгжсэн. Нөгөө христийн ардс нам одоо нөгөө сөргөчн шүү дээ. Нөгөө намынхаа бүлгийн хуралдааныг заахад за энд бол манай өрсөлдөгч нар хуралцдаг юм аа гэдэг. Тэгээ энд өөрсдийнх нь намынхан хуралддаг юм аа л да. Энд бол манай дайстад хуралцдаг юм аа. Тэгжээсээ нам дотор хэр олон дайсан бэ? Дайсан гэдгийг хатуугийн хэрэглэх хэр оновчтой. Би яг саяны зүгээр жишээн дээр нь гэхдээ бол мэдээж хэрэг зөрчлөл байна. Энэ бол амьдрал учраас байж л таараа. Гэхдээ процесс явж шít. Сонирхолтой шít. Яг л би бол өөрөө зүгээр нэг юм дээр ингээ бахархдаг. Тэрний юу гэхээр би энэ цаг төрсөндөө л бахархаж байгаа. Маш сонирхолтой үед төрсөн. Шийдэх асуудал зөндөө байна. Хийх ажил зөндөө байна. Тэ? Мэдээж хийх ажил байна гэж муудалцах хүн бас байж л таараа л та. Тэгэхдээ дэмжлэг авах хүмүүс ч зөндөө байна. Энэ бүгдийн ард харин гарсны дараа бол нөгөө аз жаргалаа мэдэрнэ. Гараагүй байхад бол зарим зовлонтой, зарим дарамттай олон юм л тохиолдох байх. Гэхдээ бидний үе бол их сонирхолтой үед амьдарч байна. Өнөөдөр ч гэсэн Баабуртай бол заахад Баабур бас нэг үг хэлж илээ л дээ. Тэр юу гэхээр ер нь бол үе үеэрээ л ээд юм дөө. Гэхдээ танаа үе ч бас буртаглагдсан даа л гэж байгаа байхгүй юу. Тэгээ нэг үг хэлэхэд бас өмнөх үеэрээсээ бид юугаар ялгаж чадж байгаа гэдэг бас гаргаж харуулж чадахгүй бол бид бол өмнөх үеийнхээ үргэлжлэл байж байгаа байхгүй юу. Ер нь
жишээлбэл одоо улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүний албыг хавсарч хийх нь одоо зохимжтой биш байна. Хөлөө одоо сандалчаа суугаад байна. Бид нэмдэр цайдыг бас нэг хэлж ирсэн явдал байдаг. Ер нь зүгээр яг нэмдэр цайдад шүмжлэлтэй ханддаг гэсэн одоо ингээд яг энэ албыг тодорхой хугацаанд эрэхлээ ингээд харж яхад ер нь мань хүнээс ер нь авахаар юм бас байна. Нөгөө талаас нь асууж. Авахаар юм байна. Би ч одоо 3-4 ярьслаанда нэмдэр цайдыг магтчихлаа шүү дээ. Мэдээж хэрэг ер нь бол ямар нэг улсын хууль зүйн сайд ямар байх ёстой гэдэг дээр тодорхой зарчим дээр бол нэмдэрч бол сайд бол үнэхээр зогсож чадсан. Гэмтгэлийг төрийн талаар гаргахгүй шүү гэдэг ч юм уу те. Дуртай хуулийг өөрийнхөө ашиг санаанд нийцүүлж те. Гуйлахгүй шүү гэдэг юм уу. Ийм зарчим барьсан үед бол тэрний үед бол үнэхээр байсан. Би бол нэмдэр сайттай бодлогын хувьд маргаж яах гэж маргадаг байсан болохоос биш. Зөвхөн хувийнхээ нөвд үзье яаж юм гэж бол маргаа ернүүл өрнүүлж үзээгүй л дээ. Жишээ нь бол яг өөрөө тань хэлсэн нөгөө нэг гуяаны энэ сандалтай нэг гуяа энэ сандал дээр гэдэг чинь парламентын ялтыг сайжруулъя. Мөрдөн шалгах эрх мэдлийг парламент авъя гэдэг дээр болж исэн байхгүй. Үхэхгүй парламентыг чи шүүх, улсын хурлыг чи шүүх болох гэж байгаа мөн гэхэд нь хэлжээс үг л дээ. Тань шиг нэг гуяа сайдын суудлаа, нэг гуяа улсын хурлын суудлаа сууж байгаа хүмүүсийг хянах эрх мэдэл парламент хэрэгтэй гэж. Тэгснээс биш тийм сайд байх ёсгүй гэж байгаа юм биш шүү дээ тэр чинь. Угаасаа би хэлдэг байсан. Манайд бол хязгаарлалт байх хэрэгтэй юм байна. Улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байж болохгүй гэдэг хязгаарлалт бол туйлшрлаа. Засгийн газрын гишүүний хэдэн улсын хурлын гишүүн байх хэрэгтэй. 15 сайттай бол 5 нь 3-1 үү? Харьцаагаа. Гэхдээ дахиад зарчим ярина. Юу вэ гэхээр засгийн газрын гишүүн, улсын хурлын гишүүн хавсарч хийж байгаа яам сайд нь ямар алба байх юм? Бодлогын яам юм уу? Эсвэл хэрэгжүүлэх юм уу? Энийг ялгая. Бодлогын байх юм бол байж болж байна. Тэгсэн яг мөнгө зурж гарын үсгээ одоо шийддэг тий тэр яамдын сайдууд улсын хурлын гишүүн байх юм бол нөгөө санхүүгийн зөрчил болоод өөр зүйл хяналт руу орохгүй нэ гэж. Би үл чинь одоо ч гэсэн тэр байр суурин дээр байдаг. Гэхдээ улсын нөхцөл байдлаас болоод сая бол босонгүй. Гэхдээ хэрвээ үнэхээр зориг байгаад одоо байгаа парламент тийм хууль гаргах юм бол 16 оны засгийн газраас эхлээд ийм 16 оны улсын хурлаас эхлээд ийм дөрвөөр тоглоно гэдэг дөрөв одоо баталж байна шүү дээ. Манад маш олон хувьчинсэг ойлголтууд байгаа. Бидэнд таалагддаг, сонсоход таатай, гэхдээ утгаагаа голох багтаа тийм стереотип гэж ярьдаг шүү дээ, тийм хэвшүүл ойлголтууд бол маш олон байна. Тэгээ энээсээ хүртэл зоригтоо салгаж чадах лидер хэрэгтэй л байна. Нэг нэг үйл. Манайхын заримдаа айдаг. Бодиттой зүйлийг хэлэхээс айдаг. Яагаад миний улс төрийн ирээдүйн нурч штэ ч гэдэг юм уу. Эсвэл миний үнц нь багасч штэ. Би сонгогч руугаа юу гэж очих юм бэ уцаад гэд сонгогчтой таалагдж байхын тулд хотлон ярьжсэн ч болно гэдэг бодолтой бас улс төрчид байна штэ. Ийм зүйлүүдийг өөрчлөх нэг үе хэрэгтэй л байна. Шинэ үе. За баярлалаа.